Архангай аймгийн Тариач сумын Тэрхийн цагаан нуурын хөвөөнд сарлаг фестиваль буюу сарлагын баярыг малчид, орон нутгийн иргэд, сарлагын хөвөр боловсруулагч нар хамтдаа тэмдэглэлээ. Архангай аймаг нийт 150 гаруй мянган сарлагтай. Энэ нь Монгол орны нийт сарлагын 20 орчим хувийг эзэлдэг байна. Нутгийн малчид жилдээ 20 гаруй тонн сарлагын цэвэр хөөгрийг бэлтгэж үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг. Тиймээс энэ жил Тус аймгийг түшиглэн Монгол сарлагын баярыг Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Архангай аймгийн засаг даргын тамгын газар, Тариач сумын засаг даргын тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслөөс хамтран зохион байгуулсан нь олон талын ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Өнөөдрийн арга хэмжээний туйлын зорилго бол малчдын хөдөлмөрийг үнэлж, дээдэлж, түүнийгээ бид бахархаж байгааг илэрхийлэх арга хэмжээ юм аа. Энэхүү өнөөдрийн ололт амжилтыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан манай Швейцарын агентлагийн Даниэл Тэргүүтэй хамт олон байна. Манай бэлчээр ашигтай холбооны олон аймгийн шилдэг тэргүүний зөвлөлтүүд энд бас ирсэн байна. Сарлагаас бэлтгэдэг түүхийд болох хөөвөр, сүү, хялгас зэрэг бүтээгдэхүүний гарц чанарыг сайжруулах замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжуудыг малчдад харуулах, мэдрүүлэх, сарлаг маллах уламжлалт арга ухаан, түүх соёлын өвийг сурталчлах, малчдын хоршоод, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон зорилго, ач холбогдлыг агуулсан тус фестивалийн үйл ажиллагаанд гадаад дотоодын 3000 орчим хүн оролцсон байна. Бэлчээрийн менежментийн талаар бол сүүлийн 7-8 жил ажилласан. Энийхээ дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар хийж байгаа маш том арга хэмжээ юм аа. Энэ арга хэмжээ нь Монгол брендийг дэлхийд таниулчих юм бол энэ малчдын сүүн, махан, хөөвөр нь эргээд тасралтгүй зах зээлтэй болно. Тэгээд дараачийн арга хэмжээ бол дэлхийд гарсан брендийг энэ нутаг дээр таниулах арга хэмжээ болно гэж бодож байна. Сарлагын соёлыг бий болгох, үүнийг аялал жуулчлалтай холбож энэ бүсэд жуулчид олноор ирдэг болоход энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой гэж Архангай аймгийн Тариач сумын засаг дарга Алтан Очир Монгол сарлаг фестивалийн зорилгыг тодорхойллоо. Сүү цагаан эдээ болон сарлагын хөөврөн бүтээгдэхүүн, бусад гар урлын бүтээгдэхүүн зарж борлуулсан малчид нэг өдрийн дотор 10 гаруй сая төгрөгийн орлого олжээ. Зөвхөн сүү цагаан эдээл гэхэд 20 гаруй нэр төрлийг дэлгэн үзүүлсэн өргөн дэлгэр бодолдоо болсон юм. Сарлагаар яаж болсон татах вэ? Өнөөдөр сарлагыг унж болж байна, сарлагыг сургаж болж байна, сарлагын маш олон үзүүлбэрүүд байж болж байна. Өнөөдөр монголчууд яаж ингэхээр нэг талаа уламжлал маш мөхөж байгаа. Өнөөдөр сарлаг тэргэлж байгаа хүн, хааныг тэргэлж байгаа өрөөсөө байхгүй. Ужаа моцыг ундаг, Япон солонгос тэрэг ундаг. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ 100 сарлагын парад гэдэг бол бас нэг түүхэн юм. Эргээ сэргээе. Өнөөдөр дээр үед 10-20 жилийн өмнө айл болгон 5 шар хөлдөг байсан бол энэ бас нэг талаар багасж байна. Тиймээс энийг бас эргэж хадгаж авч үлдэх нь бидний бас ялангуяа Тариачийн архангайчуудын бас том өв соёл юм аа. Сарлагын наадам сайхан болж байна. Зохион байгуулалттай сайхан наадам болж байна. Хоёроос сарлагын бүлгээ болно гэсэн тэр нь үзэхгээл үлдээгээл ажилладаг гэдэг. Наадам нь сайхан болж байна. Анх удаага ингэ сарлагын наадамыг үзэж байна. Энд оролцож байгаад баяртай байна. Сарлагын баярыг үзсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байна. Үнэхээр сонирхолтой байна. Энэ үйл ажиллагаа үнэхээр гайхалтай туршлага болж байна. Энд цугларсан монголчуудаас би олон зүйлийг олж мэдэж авлаа. Би Европоос ирсэн. Европоос төсөөр соёл уламжлалыг энд харлаа. Манай хол сарлаг, ноолуур, тормон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ноолуурыг сарлаг маань өөрөө өндөр уулын тагтанд бэлчдэг амт учраас
бүтээгдэхүүн ч гэсэн өөрөө айгүй тансаг, зөөлөн, дулаан, ноолуурыг бодвол эдлэгийн хувьд урт гэдгийг бол хүмүүс маш сайн ойлгож эхэлсэн байна. Сарлагын баярт оролцсон үйлдвэрлэгчид 7 сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ. Архангай аймгийн малчид сарлагын хөврийг самнах шинэ технологи нэвтрүүлснээр үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг хөврийн чанар болон хэмжээ нь илт сайжирсан байна. Сарлаг нь хангайн бүсийн өндөр ууланд нутгалдаг цаг уурын хүнд нөхцөлд дасан зогтсон тэсвэр хатуужилтай амьтан учраас сарлагын хөврөөр хийсэн бүтээгдэхүүн нь дулаан нэвтрүүлэх болон хадгалах чанар сайн төдийгүй ямааны ноолуур мэд хөнгөн зөөлөн эдэлгээ удаантай байдаг. Наадмын үеэр төр засгийн зүгээс сарлагын хөврөн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хийгдэж байгаа ажлыг танилцуулж, үүндээ малчдыг өөрсдийг нь идэвхтэй оролцохыг уриалсан юм. Ноолуурыг бол бид нар Европын холбооны улсуудад жилд нэг 30 орчим сая евро буюу одоо нэг 60 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн гаргадаг. Энэ зах зээл рүү бол одоо манай сарлагын хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн маань гарах бүрэн боломжтой байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. За энийг бол энэ Европын холбоотой байгуулсан түнш намтын ажиллагааны хэлцээрийн дагуу бол бид эх жилээс эхлээд энэ одоо гэрээ маань хэрэгжиж эхлэх юм байгаа. За энэ дээр бол одоо манай энэ сарлагтай аймагуд болох өнөөдөр энд хүрэлцэн ирсэн байгаа аймгийн төлөөллүүд энд бас нэлээд идэвхтэй оролцох. За үүнд бол одоо шийдвэр гаргагчид улсын их хурлын гишүүд бид бас нэлээд хувь нэмэр оруулж ингэж ажиллана гэдэг бас та бүхэндээ мэдээлэхэд таатай байна. Монгол сарлагын хөвөр дэлхийн зах зээлд гарах их суурийг бол одоо ногоон алт төсөлд бол тавьсан байгаа. Тэгэхээр бол малчид маань одоо төр засаг маань аймаг орон нутгийн удирдлагууд маань бусад төрлийн мал ашигладаггүй бэлчээрийг ашиглаж одоо ердийн нөхцөлд одоо ашиг шимээ бүрэн өгдөг энэ сайхан ашигтай малаа одоо өсгөж үржүүлэх чиглэлээр одоо хамтран ажиллаж байгаад одоо баяртай байна. Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төсөл 2004 оноос баруун 7 аймагт хэрэгжиж бэлчээрийн зохистой ашиглалт хамгаалтыг сайжруулах, үүндээ малчид болон орон нутгийн удирдлагыг идэвхтэй оролцуулах, тэдгээрийн харилцан хамтын ажиллагааг сайжруулах, малчдын бэлчээр ашиглалтын хэсэг хоршоог байгуулах, дэмжих, хөдөө аж ахуйн дэвшилтэд технологи сайн туршлагыг нэвтрүүлэх, малчдыг зах зээлтэй холбох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй суманд 760 гаруй бэлчээр ашиглалтын хэсэг байгуулан үүндээ 40,000 гаруй малчдыг хамруулад байна. Швейцарын хөгжлийн агентлагийн өнгөрсөн жил Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснийхэн 10 жилийн өмнө тэмдэглэсэн Швейцарын хөгжлийн агентлаг нь 10 жилийн өмнө Монголд учирсан их хэмжээний зүүдний дараагаар малчдад болон орон нутгийн иргэдэд туслах зорилгоор хэрэгжиж эхэлсэн юм да. Одоо Швейцарын хөгжлийн агентлаг жилд 20 орчим сая Америк долларыг хэд хэдийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр зарцуулан ажиллаж байна. Эдгээр энийг хөдөө аж ахуйн хүнсний аюулгүй байдлын чиглэлд хэрэгжүүлж байгаа ногоон алт төслийн хүрээнд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Ногоон алт төсөл нь малчдын бэлчээр ашиглалтын хэсэг хорсоогоор дамжуулан бэлчээрийн тогтвортой менежментийг хөгжүүлэх, малчдын амжиргааг дэмжих зорилготой. The livelihood and the better income of the herders. Монгол сарлаг 2015 фестивалд оролцогчид сарлагын ашиг шим давуу талыг дор бүрнээ өгүүлж, бараа бүтээгдэхүүнээс сурталчлан гадаад дотоодын жуулчдын нүд сэтгэлийг татаж байлаа. Сарлагын хөврийн үндсэн өнгө нь цайвар, хар бор хүрэн байдаг нь өнгө загварын өргөн сонголттой хувцас эдлэл хийхэд тохиромжтой. Сарлагаас дан ганц хөвөр гэлтгүй сайн чанарын олон төрлийн түүхийд гарган авдаг. Сарлагын сүүл гэхэд Монгол үхрийн сүүнээс тослог амт чанараараа илүү байдаг бол сарлагын сүүл хялгасаар хийсэн гэр ахуйн бүтээгдэхүүн нь эдлэгээ урттай бат бөх болдог байна. Ер нь манай одоо хийж байгаа энэ бүтээгдэхүүнүүд бол ерөөсөө одоо сарлагын чанардаг одоо бүтээгдэхүүнүүд байдаг. За үнэний хувьд бол харьцангуй хямд. Ер нь савгаар нь одоо энэ гэрийн бүстүүр хостон томдог. Хөврөөр нь бол одоо тэгээд үйлдвэрүүд өгч сарлагын хөврийн бүтээгдэхүүн болж гарч ирж байна. Энэ фестивалд би Архангай их тамираа төлөөлж
Сарлагын сүү цагаан эдээгээрээ оролцож байна. Сарлагын сүү бол ерөөсөө 60-70% нь одоо цэцгээтэй бүтээгдэхүүн их сайхан. Тэгээ хүний бие их ашиг тустай. Хүмүүс эрүүл мэндэ бодож байгаа үед ерөөсөө сарлагын бүтээгдэхүүн дээд зэрэгээр одоо манай ард түмэн хэрэгжилж явах зүгээр. Тийм учраас би энийг сурталчлах зорилгоор ирж оролцож байна. Энэ анх удаага болж байгаа энэ сарлагын фестивал бол бас үнэхээр сайхан болж байна. Монгол уламжлал сарлагаа дээр сайхан хэрэглэж уунаж одоо эдэлж байгаа энэ асуудал бол одоо манай Говьалтай аймагт бол байхгүй болсон. Энэ бол энд бас сарлагаа уунаж эдлээд явж байгаа нь бол Монгол уламжлал үнэхээр сайхан харагдаж байна. Зохион байгуулж байгаа Ногоон алт төсөл Наранга аймгийн бэлчээр ашиглалтын холбоо үнэхээр сайхан зохион байгуулж байгаад нь бол баярлж байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд одоо манай нутгийн сэлгэрч Умбага манай дүүхтэр суморноос цаанаас чиглэлгээд энэ фестивалд өөрсдийнхөө одоо нуран бүтээлээр үзэсгэлэн гаргаж энэ оролцоо гэсэн ийм чиглэл өгсөн байна. Тэгэд энд байгаа нь сэлгэрүүдийг бол нэгтэй дүүхтэрийн дэг хийсэн энэ гэрмэр бүгд битээр хийсэн ийм орон бүтээл байна. Тэгэхээр энэгээрээ битээрийн үзэсгэлэнд оролцож байгаа маань. Манай өвгийн сэлсэн сэлбэрүүд энэ байна, аавын сэлсэн сэлбэр энд байна. Минийх энэ байна. Энэ талаар ингэ байж байгаа эднэр 3-2-ээс сэлбэрч. Тэгээд бүхэл аавынхаа хийсэн, өвгийнхаа хийсэн юмнуудыг авцар тавилаа өөрийнхөө юутай. Хамгийн их сүйтэй сарлагын үнэ, хамгийн сүрлэг сарлагын бух, хамгийн сайхан чимэг тоногтой сарлаг гэх мэт хамгийн шалгаруулах уралдаанд нийт 120 орчим сарлагыг оролцуулж, малчтын дунд зохион байгуулсан сарлагын түүхийд материалаар хийсэн хамгийн хийд сайтай гар урлын бүтээгдэхүүн, хамгийн амттай өнгө үзэмж сайтай сарлагын сүүн бүтээгдэхүүн, хамгийн олон сарлагын тэрэг хөлөглөж ирсэн баг, хамгийн их хөвөр бэлтгэсэн хоршоо, сарлаг бугуйлдах, бүлгүүлэх тэмцээн зэрэг уралдаанд шалгаруултанд нийт 100 гаруй малчид оролцсон байна. Эдгээр уралдаан тэмцээнийг үндэсний ноос ноолуур, хөвөр боловсруулагч Баялаг үлзий, Уужин, Соргишмээр, Жинст мөрөн, Монгол нэхмэл, Алтай гишмээр, Англи Монголын хамтарсан Тэнгэрийн зэрэг компаниуд ивент хийдэг. Тэнгэрээ саяатай төрсөн хүннүүе суутай Монгол хөрс дэлхийдээ түүхтэй Монгол хөрхөө толгойд өсгөдөн Монгол. Монгол сарлаг 2015 фестивалийн тэмцээнд Завхан аймгийн Отгонсмаас орж оролцлоо. За тэгээд энэ зохион байгуулалт маань маш сайхан болж байна. Дуу цагаан төлөө нөхөрлөлийн гишүүн байгаа юм би. Тэгээд бүх төрлийн цагаан эдгээр ингээд шалгараад нэгдүгээр өрөөнд орсон. Маш их баяртай байна. Би одоо 700 км-ийн цаанаас ирж орсон. Тэгээд 3 дугаар байрны шагналаасандаа би баяртай байна. Энэ шарны тоног моргийг бол одоо бас өөрийнхөө бас гар урлын бас бүтээлээр бас хийж одоо ингэж тоноглосон. Тэгээс шарыг бол одоо бас нэлээ бас өөрийн бас хүч хөдөлмөр гаргаж бас энэ гоё чимэглийг бол одоо бас цаг хугацаа мэдээ зарцуулсан. Манай хөшөө 2010 оноос хойш сумын малчтыг нэгтгэн бэлчээр ашиглагчдын хэсэгт нэгтгэж мөн тэрнийхээ үндсэн дээр одоо малчтын эдийн засаг нийгмийн хэрэгцээг хангахын тулд хошоо байгуулж ажиллалаа. Манай хошоо маань жилдээ дунджаар 3000-аас 4000 орчим килограмм бүхний самсан хөөргийг бэлтгэж үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж мөн одоо малчтын хамт амжиргаа дэрж ингэж ажиллаж байна.
Сарлагын фестивалыг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд ивент идэхэн оролцож, жуулчдыг татах, урлаг соёлын арга хэмжээг дэмжих чиглэлээр хамтран ажиллажээ. Сарлагын хөврөөр хийсэн хувцасны загвар үзүүлэх шоу зохион байгуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 6 компани загварын агентлагууд гадаад дотоодын жуулчдад бүтээгдэхүүнээ төлөвлөлөө. Мэргэжлийн загвар өмсгчдийн үзүүлсэн шоуг үзэн сонирхсон наадамчид оройн галын наадам хийж, амран цэнгэн нэгэн өдрийг сэтгэл дүүрэн өнгөрүүлсэн билээ. Мал аж ахуйн маань малчдгүйгээр оршин тогтнолтой. Малчд маань 5 гушуун малын маань ач буйнаар л өдөөд атаа яваа. 5 гушуун мал бол бэлчээр дээр л тогтдог. Тэгэхээр бэлчээр ашиглах, бэлчээрийн менежмент гэдэг бол Монгол улсын тусгаар тогтнолын хэмжээнд авч үзэх ёстой чухал зүйл юм аа. Яг аймгийн бэлчээрчтэй холбооны санхүүжилтийг ерөнхийдөө Шавцаар хөгжлийн агентлагийн ногоон төслийн санхүүжилтийг авдаг. Тэгээд эдний төсөл маань бол 2010 оноос ахуулж хэрэгжээд Арангаа аймагт одоо бол 5 дахь жилээр хэрэгжиж байна. 16 хүртэл хэрэгжин цаашдаа тэгээ одоо энэ төсөл хөтөлбөрүүдтэйгээ хамтраад энэ үндэсний хөвлөртэй хамтарч энэ Сарлаг фестивалийн наадмыг зохион байгууллаа. За энэ фестивал наадам дээр нэлээд олон бүрэлдэхүүнээр оролцож байна. Баруун 5 аймгаас улсуудын төлөөлөл ирлээ. Үйлдвэрүүд маань нэлээд олон 100 гаруй бүрэлдэхүүнтэйгээ ингэ төлөөлөл ирлээ. За тэгээд нэлээд бас өргөн бүрэлдэхүүнтэй үндэсний хэмжээний Сарлагын фестивал наадам болж маш сайхан наадам болж өндөрлж байна. Анхны жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол Сарлаг фестивал ийхүү амжилттай өндөрлөлөө. Цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өөрийн брендийг бий болгох зорилготой тус наадамд оролцогчид дараагийн наадамдаа илүү өргөн илүү амжилттай оролцох үзье. Малчдын амжиргааг дэмжих, зах зээлтэй холбох чиглэлээр ажиллаж байгаа Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төслийн нэгэн ажил ийхүү амжилттай болж үр дүнгээ тайлагнаж байна. Зогсдгүй юм бэ. Ах минь өршөө. Талд үлчиж байдаг. Таван эдний сүрэг минь хайж ба. Нутаг бэлчээч. Хамар хат үүсгүй байх шүү дээ. Таны мод яачсан шүү дээ ах минь. Чавас гэжтэй. Тэнгэрнэ. Яасан мохой зүтсүтлээ. Өнөө тамби. Хой тамби. Тамби. Хой. За чи мал дөрвөн алтан дөрмийг хэлээд та. За, бэлчээр эслийн дүрм 1. Бэлчээрийн даацыг тооцож малынхаа тоог тохируулах 2. Бэлчээрийн өв сургалтыг урах болцоог олгох. 3 дугаарт бэлчээрийг сэлгэж нүүж сууж байх. Хамгийн сүүлд нь өв сургалтыг цөлмөж идүүлэхгүйгээр нөөцийг хамгаалж байх. Ийм 4 алтан дүрм байдаг юм да. Дүүн үхтэй яваа. За. Гүрги. Сүрхий байна хой. Ногоон алт руу явуулж. Номын дуу сонсгоод тасан чинь сайж ирчээ. Бэлчээр зогстой ашиглана гэж.